сайн байцгаана уу? За өнөөдрийн хичээлээр суурийн талаар харлаа. За ерөнхийдөө суур маань ревитер 3 төрлөөдөг. Isolated ball, slab гэсэн багны суур, шугамн суур, хавтан суур гэсэн 3 төрлийн суур байдаг. Одоо энэ дээр харагдчихж байгаачлан. За өнөөдрийн хичээлээр багны суурийн family хэрхэн үүсгэх талаар орох болно. За family үүсгэхээс өмнө параметр гэсэн цаашаа заагдах ярих нэршил ер нь байнга орохлохоор параметр гэсэн хичээлээ тусад нь байгаа үзээрэй. За ерөнхий дараалал нь болохоор new family үүсгэнэ. За new family үүсгэх тохиолдол болгондоо ерөнхийдөө дандаа project units рүүгээ ороод нэгжээ тааруулж байгаарай. За дараа нь бид нэр цаашдаа reference plan буюу RP гээд гараас шууд дуудаж болдог команд reference plan өгнө. За дараагаар нь параметр. За ямар параметр гэдэг нь ерөнхийдөө юуг зааж байгаа гэхээр энэ багны энэ одоо хөндлөн огтлолын утгуудыг зааж байгаа энэ тоо хэмжигдэхүүнүүдийг бүгд заасан одоо тийм хэмжигдэхүүнүүдийг бүгдийг параметр гэж байгаа. За level гэдэг нь болохоор ерөнхийдөө ойлгож байгаагаар л за энэ төвшингүүд бид нэр шаардлагатай болно. За extraction form гэдэг маань болохоор хэв үүсгдэг form байгаа. За хичээлд орцгоё. За түрүү ярьсанчлан файл руу орлоо. New family. За энэ дээр харагчлаагаачлан family template. За ишээгээ бэлтгэц рүү орно. За foundation. За энэ дээр ерөнхийдөө бол төв reference plan тэнглэг маань харагдж байна. За дараа нь хэдүүлээ manage рүүгээ оролдоод өмнө нь хэлсэнчлэн энэ дээр байгаа бүх нэгжүүдээ өөрт зургандаа тааруулж бүгдийг нь өөрчилнө. За би цагийн өмнөд ерөнхийдөө бол утгуудаа өөрчил засчлаа. За structure руу ороод мөн адил ерөнхийдөө цаашдаа байнга ашиглаж явах болохоор одоо жишээлбэл энэ 10 төрийн хамгаалалтын үеийг инчээр тэмдэглэсэн байна. Энэ эдрийг гих мэтэрчлэн 10 төрийн урт гих мэтэрчлийн утгуудаа бүгдийг засаж өгнө. За гих мэтэрсэн шаардлагатай нэгжүүдэд засчлаа. За дараагийн алхам. За нэгжээ заслаа reference plan. За reference plan үүсгдгийн учир нь юу вэ гэхээр за ерөнхийдөө энэ одоо хэвний одоо багны суурийн маань энэ хэвний гадна талын хүрээнүүдээ ер нь бол зааж өгч зурхын тулд reference plan цаашдаа ашиглаж явна. За ерөнхийдөө бол түрүү хэлсэнчлэн багны суурийг та ямар төрлийн family үүсгэж болно. За энэ дээр харагчлалцсан дан багны суурийн одоо жишээлбэл шатлал нэм шатлалтай ч юм уу те харагдах нь хэмжээ нь ингэж харагдаж болно. Эсвэл иймэрхүү байдлаар ч юм уу яаж л бол ер нь яаж вэ? За энэ 3 хэдүүлээ өнөөдрийн жишээгээр ерөнхийдөө V хэлбэр буюу за V юм уу B хэлбэрийн аль нэгийг авч үзцгээе. За энэ хоёрын ялгаа нь юу вэ? А болон V хэлбэрийн аль нэгийг авч үзцгээе. Энэ хоёрын ялгаа нь юу вэ гэхээр ерөнхийдөө энэ дээр маань бетон бэлтгэл нэмж хийгдсэн байна. За ерөнхийдөө ажиллах зарчим нь адилхан. За эхлээд ерөнхийдөө А-га хийсний дараа төгсгөлд нь энэ V бетон бэлтгэлээ хийснээр V хэлбэр шиг болж болно гэсэн. За хичээлд орцгоё. За одоо тэгэхээр жишээ нь за create руугаа ороод reference plan plan шүү. Plan гэж сонгож олно. За эсвэл шууд энээсээ шууд copy хийчих болно. За хэдүүлээ ихэвчлэн 25 баг нь ашигладаг юм чинь 25 хичээ. За ийшээгээ шатлалын маань өргөн за 300 тийм 303 шатлалтай. Сөрөм чинь 300. За энийг mirror copy дээрээ байна. За ийшээгээ муу адил 250 300. За түрүү одоо ингээд энэ нөгөө нэг reference plan зөөж явхад нэг юмыг ажиглаараа ерөнхийдөө бол манай кадаар auto mode on off шиг ерөнхийдөө ингэж яг 90 градусаар барьж явдаг. За 1 2 3 зөвтэй.
За. За ингээд reference lane үүсгэчлээ. За дараагийн алхам нь хэдүүлээ параметрууд өгнө. За ямар параметрууд өгөх вэ гэхээр за багны өргөн урт за хэмжээ сулганы тал болгоны өргөн уртыг заасан параметрууд өгнө. За параметр үүсгэхдээ за шууд энэ family type руугаа ороод за ерөнхийдөө бидэрт ямар параметр ерөн цаанаасаа өгөгдсөн байна вэ гэхээр за биднэрт яг ийм за built-in parameter буюу repeated яг энэ цаанаас нь өгөгдсөн устдагдахгүй яг цаанаасаа байдаг параметр байна. Болж өгвөл энэ параметруудаа бас ашиглаад аваа явчих хэвтэлээ. Нэрийг өөрчилж болох бах. За нэрийг өөрчилж болдгоо юм байна. Built-in parameter болохоор. За ерөнхийдөө энэ параметр ерөнхийдөө яг ийм утгатай параметр хэдүүлээ үүсгэсэн. За ямар нэгэн байдлаар common за иймэрхүү уртын хэмжээг заасан хэмжээс за parameter under гэж байна. За эндээс орцгоё. За шинэ параметруудаа үүсгэе. За жишээлбэл за жишээ нь за багны өргөн за b за тэнгуүтэ хэмжээс заасан. За type дотроо явагдана. За энэ талаар параметрийн хичээлээс тусдаа үзээрэй. Яагаад type руу ордог, instance руу ордог. За тайлбар хэсэг өгчээ. Багны өргөн. Ерөнхийдөө тайлбараа ингээд энэ ч бичээд яваад байвал дараа нь ерөнхийдөө тухайн параметраа ямар юунд зориулагдсан бэ гэдгийг мэдхэд ер нь их амар байдаг шүү. За дараа нь за юу хийчээ? Ерөнхийдөө биднэрт түгээмэл ашиглагддаг суурь маань 3 шатлалтай байдаг учраас за дараа нь нэг шатлалтайч байсан ч болно. Энийг нэг шатлалтай болгож ашигласан ч болно. Хоёр шатлалтай болсон ч ашиглаж болохоор дээрээсээ ахгуулаад A1 B1 гэж тэмдэглээ явчихъя. За гих мэтчлэн за ингээ өргөний хэмжээнүүдээ өгчлөө нэмээд өндрийн хэмжээ багны өндөр за шатлал 1-ийн өндөр за шатлал 2-ийн өндөр за шатлал 3-ийн өндөр за гих мэтчлэн за мэдээж бүгдийн лог хийчих. За окей. За хэдүүлээ хэмжээсээ үүсгэчлээ. За параметруудаа үүсгэчлээ. За одоо левелүүдээ үүсгэн. За ерөнхий за back. За энэ дээр маань харагчлаагачлан reference level гэж байна. За энэ маань юу заах вэ гэхээр одоо би нэг түрүүний багны шалны одоо энэ шал гэж тэмдэглэсэн байгаа штэ. Багны маань ерөнхийдөө доод ирмэг гэсэн үг. Одоо ингээд энэ төвшин reference гэдэг нь одоо миний хамгийн доод төвшин маань зойрын шал гэж байгаа учраас манайхаас энэ дээр reference level болж явна гэсэн үг. Тиймээс энээсээ доошоогоо reference plane ахин тав. За эндээсээ шууд reference plane гэж үүсгэж болно. Escroll шууд гар тохиргооноос RP. За багны суурийн маань за хөрсөнд орох багны маань өндөр за 450 юм уу тий. За шатлалын маань өндөр за 300 гэж авчдөө. Шатлал 1 за би ерөөхдөө жишээ олгож ашиглаж байгаа шүү. 1 2 3 шатлалын өндөр. За энэ түрүүний бидрийн зурсан reference plane-ууд маань харагдаж байна. За ерөөхдөө энэ хэсэг энтэй хамааралтай, энэ хэсэг энтэй хамааралтай гэж ойлгож болно. За дараагийн хамгийн сүүлийн алхам буюу за одоо хэвээ үсгэнэ.
За хэв үсгтэй Creates-ний форум буюу манай хэв дээр бид нэр тийм тэгш үнцэгт. За энэ дээр харагдчихлаа болон за энэ дээр харагчлаа. Иймэрхүү хэв яаж үүсэх вэ те? Байна. За манай төв за бүгдийн лог хийчихье. За энэ маань энэ рефрестэй хамааралтай. Энэ маань энэ рефрес лайнтай хамаатай. Энэ лайн маань энэ рефрес лайнтай хамаатай. За одоо жишээ нь яах вэ гэхээр одоо бидний хийх юм нь за төв тэнглээсээ. За ингээд нэг хэмжээ тавьчээ. Эндээс ийм хэмжээ тавьчээ. Эндээс ийм хэмжээ тавьчээ. За эдрийнхээ одоо яах вэ гэхээр түрүү энэ маа багны за B1 өргөн багны нэг өргөн. За энийга хоёр талдаа ингээд ерөнхийдөө тэнцүү байна гэдгээрийг. За тэнгуүтэй левел рүү очлоо. Лог. За гих мэдчлэн бусад талуудаа муу адилхан ингэж байна. За бүгднийг translate-тэй хийж өгнө. За дараагийнх нь модель. За хэмжээнүүдийг нээсэн тавья. За нэгдэх шатлал маань за муу адил нөгөө талын за муу адилын талын лог за гол нь энэ референстэй энийг өнцөг бүрээ ингэж локалж өгөх нь чухал шүү. За тэрийг түрүүнээс нав захиач. За одоо хийх юм маань юу вэ гэвэл за labeled emission гэдэг хэсэг байгаа. За энэ дээрээс би төрний сонгосон за би багны өргөнөө сонгочлоо. За шатлал 1 B1 за
B1. За энэ дээр би нь бол логлогдсон байгаа болохоор шууд 500 болчиход байгаа хэдүүлэнийгаа. Нэг золгоч. За энэ дээр А1. Яг уу энийг ч B1 гэж нэрлэж болох л байсан л да. Ягаад тусад нь AB гэж өгсөн бэ гэхээр нөгөө зарим тохиолдолд жишээлбэл энэ маань 1100, энэ маань 1300 юм ч юм уу те. Одоо заавал тийм юм тэгш пимтэй биш тэгш өнцөгт ч юм уу те. Тиймэрхүү багны суурь хэрэг болдог болохоор тусад нь ингэж өгж байгаа шүү. За ингээд хэмжээсүүдээ бүгдийг өгчлөө. За одоо яах вэ гэхээр төвшинлөөгөө очих. За ингээд бидний зурсан хэв маань энэ харагдчихээн. За хэдэл одоо яах вэ гэхээр зя тав дээрээ дарахаар энэ шатлалуудын маань энэ юу харагдаж байгааз. За дараа нь. За дараагийнх нь. Энэ line lock за lock буруу тэмдэрчлээ lock за одоо ингэнгүүтээ хэмжээсүүдээ бүгдийг тавьж өгнө. Энэ дээр чинь доотлол маань за багны дэд рүү ороод за баг нь маш 3. За ингээ хэмжээсүүдэд тавиад өгчлөө. За ингээд хэвээ өсгөчлээ. За дараагийн бид нар хийх юм гэвэл материал өгнө. За ерөнхийдөө энэ дээр харж байгаа бол за энэ дээр structural материал маань за энэ дээр өгөгдсөн байна. За хэдүүлээ. За юу ч гэсэн энийгээ идэвхжүүлнэ. За нөгөө формнуудыг идэвхжүүлж байна. За материал руугаа орлоо. За энийг орж харангуут бид нэр structural материал гэдэг энийг чеклж өгнө. За энэ маань юуг зааж байгаа вэ гэхээр за одоо шил баган дээр очил та баган дээр очих юм бол structure материал гэдэг одоо бидний энэ хэсэгт энэ харагдаж байгаа. За энэ параметрийн утгыг илэрхийлж байна. За Revit-ийн үүн цаанаасаа байдаг бас built-in параметр байгаа. Family дээрч байдаг, юун дээрч байдаг. За одоо энийг одоо тэгээд үзье. За би магадгүй байгуулт руугаа орох хэрэгтэй байсан баг. За энэ дээр яхаас өмнө файлаа за сейвлчээ. За save desktop дээр ажиллана. Тэнгүүтээ за тухайн хийсэн family-гээ project руу оруулахдаа энэ project за ингээ ороод ирж байна. За шал. За би нөгөө багнаа чинь 600 гэд өгсөн байгаа шүү дээ. За тэгвэл хэдүүлээ нэг огтлол хийгээ харцгаая. Огтлоо энэ тавьж аваад. За түрүү хэлсэнчлэн багны суурь маань яг багны манд ороод ирж байна те. За одоо мөн энэ дээр хамгаалтын үе хэдүүлээ бас зааж өгөх хэрэгтэй. За мөн. За одоо энэ дээр харагдаж байгаачлан ерөнхий параметрын утгууд энд харагдаж байна. За энэ structural material гэж байгаа. Ийшээгээ шууд ороод та үүсгэсэн family-ийн одоо project-ээс одоо юугээ сонгоод өгчөж болно. Материалаа сонгоод өгчөж болно. За хэдүүлээ багныхаа өргөнийг 600 болгочихъя жоохон. Тэвтэй харагдахгүй байна. За
ингээ гих мэтчлэн ингэж хийж болно. За одоо энэ дээрээс хэдүүлээ нэмэлт одоо нөгөө бэлтгэл бетон суур. За ерөөхдөө ингээ багна суур маань family ингээ болчлоо. За энэ дээр нэмэлтээр хэдүүлээ бэлтгэл бетоноо яаж үүсгэх талаар оръё. За түрүүний хийх үйлдэлүүд нь ерөөхдөө адилхан. Нэмэлтээр хэдүүлээ одоо энэ дээр байсан structural material гэсэн ийм юу building parameterтэй адилхан хэдүүлээ бас нэг төрлийн shared parameter үүсгэж өгнө гэсэн үг. За shared family parameter үүсгэж өгнө. За одоо энэ дээр дарангууд за ерөнхий утгууд маань харагдаж байна. За материалын төвөрлөг оръё. За материалын төвөрлөг буруу. За материал take off. За structural foundation. За одоо жишээлбэл хэдүүлээ ашиглаж болох баримт нь юу байгаа лээ? За эндээс зүгээр дурын коммент гэснийг авчаа. За ерөнхийдөө энэ дээр түрүүний бидний үүсгэсэн багнал суурийн маань эзэлгэн харагдаж байна. За уул нь энэ ч нэ харагдтыг. За энийг тэгж байгаа заснаа. За эргээ family руугаа оръё. За бүгдийн бас нэг хийх ёстой юм нь join хийнэ. Join. За одоо нэмэлтээр ахиад reference level руу орцгаана. За одоо хэдүүлээ 100. За энийг хийхдээ арай өөрөөр хийж өгнө. Энэ утгыг заах та. Дөрөвний хэд шиг юу яахгүйгээр ийм хэмжээс тавьчихна. За тэгэнгүүтээ хэдүүлээ ийшээгээ ороод за ерөнхийдөө энийгээ тэмдэглэхдээ уул гээ тэмдэглэж. Бетон уул гэхүү. За түрдээ ингэ тэмдэглэж. За энэ зоонуудаа бүгдийг. За ийшээгээ орлоо. За мэдээж лог хийх ёстой. За ингэж өнгөтэй хэмжээсээ болохоор өгөхдөө ячнаа. За шинээр ахаад. За бетон бэлтгэлэгчгүй. Бэлтгэлэгчгүй арай товчнор хүчтэй. За бетон бэлтгэл. Энд дээр бас бетон бэлтгэлэг систем байна те. За бетон бэлтгэл. За бетон бэлтгэл энэ утгыг заадаг утга нь манай хамгийн гадна утга чинь одоо B3 тийм. B3 дээр нэмэх нь 2-ыг үржих нь. За бетон бол
шууд автоматар бодогдож байгааз B3 маань 2300 дээр 100 тэр 2500-аар шууд энэ дээр автоматар бодогдож байна. За энэ тийм мөн адилхан. Энэ манай за бэк руу оронгууд за энэ маань мэдээж ингэж харагдаж байна. Төлөв мөн адил 100 гэдэг өгчин. За line log за энэ дээр бас нэмэлтээр за одоо энэ маань бетон бэлтгэл маань яг ингээд тусдаа өгсөн ч гэсэн материал нь нэг бодогдох гээд байдаг. Тийм болохоор хэдүүлээ яах вэ гэхээр энэ хажуудлын сум дээрээ дарна. Тэгэнгүүт хэдүүлээ structural material гэдэг байгаа штэ. Энийн шигээ ахиж structural material гэж өгөн. За тэгэнгүүтээ энэ дээр хэдүүлэхээр бетон бэлтгэл за материал гэдгээ за тэнгууд эндээсээ материал бэлтгэл. За түрүү хэдүүлээ эдрийг сонгохдоо бол structural material гэдгээ сонгосон шүү дээ. Энэн дээр бид нэр категориосоо материал гэсэн за ийшээгээ ороод харъя. Энэ дээр маань мөн адил гараад ирж байна. За энийг өгөхгүй байсан ч болно. Project руугаа ороод сонгоод өгчөж болно. За project. За огтл руу за энэ дээр харж байгаачлан ерөнхийдөө манай ингээд юу харагдаж байна? Вагнан суурь маань за ийшээгээ орлоо. За бетон бэлтгэл. Бетон маань жишээлбэл материал за төрдөө энүү өргөч. За тэгээд төрөн хийсэн материалын төвөрлөгөө орж үзье. Дээр нэмээд за 3.6 гэж байна. Тэгэнгүүтээ төлөө structural material гэдэг өгөх хэрэгтэй баг. Structural material за filter structural material-аас юунаас сонгох вэ? За B25 ингэ гэж харагдаж байна. За фильтрлөөгөө оръё. За энэ дээр маань бетон маань харагдахгүй. За тэнгуут хэдүүлээ. Одоо бас нэг юм нэмэлтээр хийнэ. Ачиж. За Hessian family үсгэн тэр маань за ерөөхдөө хаанч харагдсан байж болно. Окей. За одоо энэ дээрээс яхна. Юм шигнаа. Зя манайхаар ч н одоо
За яаж одоо энэ дээр чинь яаж л нөгөө юу болдгоо те эзэлхэн боддгоо тэрэн шгээл бодно гэсэн үг л те. Түрүүний утгануудаа гол нь бичиж байхдаа яг энэ утгануудаа адилхан байх ёстой шүү. А1-ийг үржигнэ, Б1-ийг үржигнэ, H1. За шатлал 2 А2-ыг үржигнэ, А шиг B2 үржигнэ, H2 нэмэх нь А3-ыг үржигнэ, B3 үржигнэ, H3. За. Окей. За дараагийнх нь биш ээ бэлтгэл битаа. За. Бэлтгэл битааны өндрийг үржигнэ. За энэ хоёр нэршлиг оруулж өгнө. За жаарэ Б бетон бэлтгэл гэж байна тийм. За халтанд ич. Б бетон бэлтгэл шалгаач. Үржигнэ. За энийг хаалгач. За ингэнгүүт бетоны эзлэгэн болон суурийн залхи андуур ичжтэй. За энийга төр за суурийн эзлэгэн. За энийга сэвчи. За одоо ишээгээ харангуут за суурийн маань эзлэгэн харагдаж байна, бетоны маань эзлэгэн харагдаж байна. За энэ хоёрыгоо материалын төвөрийг хэдийн 2 параметр ашиглан явуулна. За одоо ямар нэгэн байдлаар би жишээ нь энэ шатлалын өндрийг имээд өчөөл та тий. Тэгвэл юу маань ихэ өөрчлөгдөж байна харъя. За ингээд эзлэгэн маань ингээ өөрчлөгдөд явж байна. За ингээ багны суурийн хичээл маань ингээ хүрээд боллоо. За дараагийнх нь дараагийн хичээлээ партаар шатлалаа хайт хийж нэг шатлалтай хоёр шатлалтай хэрхэн болох талаар орно.